За өндөрлөлтөн өөрөөсөө ухаантай хиймэл оюухан бүтээч бол маргааш юу болох вэ? Энэ асуултыг өнөөдөр хийсэн биш харин дэлхийн хамгийн хүчрэг хиймэл оюухан системийг боддоор бүтээж байгаа хоёр хүчрэг хүн буюу нэг нь Google-ийн DeepMind-ийн захирал Demis Hassabis, за нөгөөх нь Anthropic-ийн үүсгэн байгуулагч Daria Amadou гэдэг хоёр хүн ярилцсан байгаа. За Anthropic гэдэг бол одоо ChatGPT-г өрсөлдөгч Claudia гэдэг одоо системийн үүсгэн байгуулсан толгой компани байгаа. Claudia бол Claudia код өчгдөр одоогоор номер 1 явж байгаа гэхэд баг буруутахгүй байна. За тэдний ярианы гол сэдв бол AGI-ийн дараах өдөр гэж байгаа. AGI гэдэг нь Artificial Generative Intelligence гэсэн товшилсон нийлмэл үг шүү дээ. За тэгэхээр AGI гэдэг бол зөвхөн текст бичдэг, зураг зурдаг хиймэл оюухан биш. Энэ бол хүний хийж чаддаг оюуны бүх ажлыг бүр Нобелийн шагналын түвшинд гүйцэтгэж чаддаг ийм систем хэлээд байгаа. Anthropic буюу Claudia-гийн захирлын хэлж байгаагаар бол Daria Amadou гэж хүн байгаа шүү дээ. Тэр хүний хэлснээр бол ийм систем бүтэх процесс 2026-аас 2027 оны орчимд бий болох бүрэн боломжтой гэж өөр хэлсэн байгаа хгүй. Түүний үндэслэл маш энгийн байгаа. Яг тэгвэл хиймэл оюухан алидийн код бичдэг болсон. Зарим инженерүүд ингэж байгаа хгүй. Би өөрөө код бичгээ болсноор хиймэл оюухан бичээд би харин тэрийг засварладаг болсон гэж хэлж байгаа. Хэрвээ хиймэл оюухан код бичээд тэр кодороо өөрийгөө сайжруулдаг бол юу болох вэ гэсэн асуулт гарч ирж байгаа. Тэгэхээр энэ давтагдсан мөчлөг бол одоо өөрөө код бичээд өөрийгөө сайжруулад алдаагаа засааждаг энэ зүйл маань geometry progress биш бүр exponential хурдаар явна гэж байгаа байхгүй юу. За тэгсэн чинь нөгөө талаас Google-ийн DeepMind-ийн захирал нөө Demis ингэж байгаа байхгүй юу. Арай болгоомжтой хандж байгаа. Ер нь бол ингээд код бичих, математикийн бодлого бодох бол одоо шалгаж баталгаажуулахад амархан учраас хиймэл оюухан тохиромжтой. Харин жинхэнэ шинжлэх ухаан, физик, хим, биологи бол асуултыг арай өөр төвшнөөс хардаг буюу шинэ онол гаргах гэдэг нь маш хэцүү. Туршилт хийж явж байгаа үедээ л зөв бурууг нь ойлгоно гэсэн ийм зүйлийг ярьжсэн. Тиймээс AGI гарч ирэхэд зарим чухал чадвар дутуу хувир байж магадгүй гэж үзсэн талаар өөрөөр сэтгэл ярьсан. Гэхдээ энэ хоёр хүн маань нэг зүйл дээр санал нэгдсэн. Тэр нь юу вэ гэхээр хиймэл оюухан өөрөө хиймэл оюуханыг бүтээж эхлэх мөч бол бүх зүйлийг өөрчлөнө гэж ярьсан байгаа. Яг энэ цэгээс хүн төрөлхтөн урд өмнө нь орж байгаагүй тийм шин одоо ертөнц рүү гэх юм уу да нутаг дэвсгэр рүү орох гээд байгаа гэсэн. Айгуу сони. Тэгэхээр ийм шинэ ертөнцийн ажил хөдөлмөр ер нь ямар байх вэ гэдэг одоо Claudia-гийн захирал нөгөө Daria хэлж байгаа шүү дээ. Daria-гийн хэлснээр болохоор ойрын 1-ээс 5 жилд анхан шатны цагаан захтнуудын ажлын тал хувь нь устдах эрсдэлтэй гэсэн байна. Одоо офисын ажилтнууд гэсэн үг шүү дээ. Программистууд, анализ хийдэг хүмүүс, дээр нэмээд офисын энгийн ажил хийдэг хүмүүс хамгийн ихэнд өртнө гэж байгаа. Тэгэхээр одоогоор хөдөлмөрийн зах зээл дээр том дөрвөлт хараахан гараагүй байгаач дотоод төвшин компаниуд бага багаар хиймэл оюуханаар ажиллах шат руу орж ирсэн гэж байгаа. За тэгсэн чинь Google-ийн DeepMind-ийн захирал Demis болохоор энэ дэр ингэж байгаа. Арай өөр өнцөг нь. Тэрний хэлснээр болохоор шинэ технологи бүр ихэнтэй ажлын байр устгадагч дараа нь бүр илүү их утга учиртай илүү бүтээлч шинэ ажлуудыг бий болгодог. Харин AGI гарсны дараа юу болох гэдэг нь бүрэн тодорхойгүй байгаамаа. Тэр үед бол жинхэнэ үл мэдэгдэх харанхуй бүс нутаг гэж хэлсэн байгаа. За тэгэхээр одоо бүгдээрээ хамгийн аимшигтай буюу бас хамгийн бодит хэсэг рүү анхаарал хандуулъя. Тэр нь юу гэхээр програм хангамжийн хөгжүүлэгч мэргэжил одоо ирээдүйд байхгүй болно гэсэн байгаа. Үүнийг бол одоо Claudia-гийн захирал одоо Daria Amadou бол маш тодорхой байсан бүр. Ишлэл нь бүр ингээд Twitter хаа сайгүй ингээд хүмүүс яриад яваад лээ. Тэгэхээр тэдний компани инженерүүд нь захиралтай байснаар бол ерөөс код шиг ихэнх болцсон юм. Зүгээр л хямдаг төдий болсон гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ ирээдүйн таамаг биш. Яг одоо энэ цаг мөчид болж байгаа байдал байгаа байхгүй. Тэгээ цааш нь манер ингэж хэлсэн байгаа. Магадгүй 6-аас 12 сарын дараа хиймэл оюухан программистууд хийдэг ажлыг ихэнхийг нь бүр ор үнцээр бүх процессыг эхнээс нь дуустал гүйцэтгэдэг төвшөнд хүрнэ гэж харж байгаа гэсэн байна. Ердөө 1 жилийн дараа шүү. Маш хурдтай бүр тодорхой тоо байсан байна. Яг тэгвэл энэ тал дээр ажилладаг хамгийн номер 1 хүн шүү дээ энэ бол Daria Amadou гэдэг бол. Өөрөөр хэлбэл нөгөө хиймэл оюухан ч одоо ийм хий гэж хэлдэг гэсэн бол бүр цаашлаад requirement ойлгоод архитектур зохиогоод код бичээд текст хийгээд засдаг зөвхөн хүн хянагч баталгаажуулагч болж үлдэнэ гэдэг байгаа байхгүй юу. За ингээд та түрхэн зурааснараа танд нэгэн сайтыг танилцуулъя. Энэ бол Задлан цэгийн минь сайт байна. За энэ сайт нь ямар учиртай вэ гэхээр ийм 4 төрлийн хичээл байгаа. За эхний хичээл нь YouTube Secrets House буюу та YouTube руу YouTube-ийн тухай бүхнийг мэдмээр ивэл маш дэлгэрэнгүй бүрэн цогц 13 бүлгээс бүрдсэн 50 гаруй хичээл байгаа. Үнэхээр сонирхолтой. За дараагийн 2 дахь хичээл бол камерын өмнө өөрийгөө харуулах хичээл байгаа. Мэдээж та YouTube хийж байгаа бол камерын өмнө чөлөөтэй ярьж сурах хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр энэ 4 бүлэг хичээл дээр бол бүх арга техник дасгал гээд маш хэрэгтэй зүйлийг багтаасан бөгөөд та бол шууд өөрийгөө нээж бусдын өмнө итгэлтэй ярьдаг болно. За удаа хичээл нь бол thumbnail master class байгаа. Мэдээж хэрэг та видео хийлээ гэж бодоход хүнд үзүүлэхэд бол thumbnail буюу түлхүүр зураг маш сайн хийж сурах хэрэгтэй байгаа. Үүнд мэргэжлийн програм гэхүүр маш энгийнээр дизайны үндсэн элементүүдийг ойлгоод хэрхэн сайн thumbnail хийхийг заасан байгаа. Thumbnail сайн байж хүмүүс таны видеог үзэн шүү дээ. За дараагийн хичээл нь эвлүүлгийн урлаг байгаа. Энэ нэг бүлэг эвлүүлгийн хичээл дээр бол Adobe Premiere Pro програм дээр хэрхэн эвлүүлгийн үндсийг ойлгож, дүрсээ цэвэрлж, дууныхаа хэмнэлт тааруулан өнгө тавьж, гайхалтай видео эвлүүлэг хэрхэн гаргах талаар заасан анхан шатны хүмүүс зориулсан ийм хичээл байгаа. Тэгэхээр та бүхэн энэ 4 хичээлийг Задлан цэгийн минь сайтаас үзэж болох нь байна. Мэдээж хэрэг үнэн хямдарсан байгаа шүү.
За одоо та ингээд контент өргөжлөлийг үзээрэй. Тэгэхээр хиймэл оюухан хамгийн ихэнд программистын мэргэжлийг ер нь идэж зайлгаж байгаа гэсэн үг. Ер нь бол Cloud-ийн захирлын хэлж байгаагаар бол анхан болон дунд чатны инженерүүд цаашид урдын адил хэрэггүй болно гэж өөрөө хэлчихээд байгаа байхгүй юу. Компаниуд өмнөхөөсөө цөөн хүнээр илүү их ажлыг хийж чаддаг болно гэж байгаа. Энэ бол одоо зах зээлийн таамаг биш ээ те. Энэ бол одоо дотоод төвшөнд аль хэдийн эхэлсэн байгаа процесс гэдгээс бол зарлаад байгаа байхгүй юу. Тиймээс программист мэргэжил устгах гэдэг асуулт нь жоохон буруу. Харин зөв асуулт нь юу гэхээр хэдэн сарын дараа программист гэдэг хүний хийдэг ажил нь хэвээр үлдэх үү эсвэл хиймэл оюуханы хянагч зохион байгуулагчийн туслах болж хувирах уу гэдгээр асуугаарай гэж ярьж ирсэн байгаа байхгүй. Тэгэхээр хэрвээ хиймэл оюухан өөрөө код бичээ тэр кодороо өөрийгөө улам сайжруулж чадах юм бол энэ шийдэл жилээр ус бүр хитгэн өдрөөр хэмжигдэнэ гэдэг байгаа байхгүй. Яг энэ мөчөөс AGI ойртлоо гэж хэлнэ те. Artificial Generative Intelligence. AI гэдэг үгс нь бол одоо дунд нь G үсэг ороод AGI гэдэг үг хэлээ гарах гэдэг шүү дээ. Энэ яриа хийсвэрс яг бодит одоо болж байгаа өөрчлөлт гэдэг та бүхэн дахин сануулъя. Гэхдээ зөвхөн ажил биш. AGI-ийн дараа хамгийн том асуулт бол хүн байхын утга учир гэдэг байгаа. Тэгэхээр хиймэл оюухан одоо биднээс хүн болгоноос бүх зүйлээр илүү сайн болчих юм бол бид яг юунд хэрэгтэй вэ гэсэн асуулт гарч ирсэн тэр нэвтрүүлэг дээр энэ хоёрын ярианд дундуур. Тэгэхээр Google DeepMind-ийн захирал Денис ингэж хэлсэн байгаа. Хүмүүс зөвхөн мөнгөний төлөө ажилдаггүй, урлаг, спорт, судалгаа, адал явдал, сансар огторгоо судлах зэрэг утга учиртай ажил үргэлж байсаар л байх болно. Харин энэ шийдвэрлэлийг богино хугацаанд давж гарах нь маш хэцүү гэдээ хэлсэн байгаа. Тэгэхээр дараагийн том аюул бол буруу ашиглалт гэж байгаа. Айхтар. Одоо юу гэж нэхэр биотерроризм, авторитар дэглэмүүд, зэвсэглэл, хяналтгүй одоо автомат системүүд эдгээр бол дараагийн аюул гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр Cloud-ийн захирал Дарио энэ үүнийг технологийн өсвөр нас гэж нэрсэн байгаа. Өсвөр насн дээр явж байгаа шүү. Хүүхд өсвөр насн дээр бол одоо нэлээд галзуу идэгч янз янз юм хийж үзгээл өсчээл тэ. Тэрнтэй зөвлөсөн байгаа байхгүй юу. Тэгэхээр хиймэл оюухан бол хизээ нэгэн цаг зайлшгүй ирэх зүйл байсан, тулгарх зүйл тэ бид хүн болно. Харин яаж зөв ашиглах нь гэдэг нь хүн төрөлхтний сонголт гэдэг байгаа байхгүй юу. Тэгэхээр геополитикийн хувьд одоо асуудал хүн бүрт одоо хурцаар болж байгаа. Америк нэгдсэн улс Хятад хоёр ижил технологиг уралдан бүтээж байгаа. Хэн илүү давуу талах вэ тэ. За тэгэхээр Cloud-ийн захирал ингэсэн байгаа. Ийм хүчтэй технологи гарч ирж байхад стратегийн өрсөлдөгчүүд уу одоо тэр усууд шүү дээ. Тэд нэр одоо хин нэгэнд одоо чипээр хангаж борлуулах нь цөмийн зэсийг зарж байгаатай адилхан логик алдаа гэж одоо үзэж байгаа юм. Бүр зүүрэлт нь ийм өндөр хэвцэн байна шүү дээ. Харин Google DeepMind-ийн захирал Денис болохоор олон улсын хамтын ажиллагаа дор хаяж аюулгүй байдлыг доод стандартыг тооцох хэрэгтэй гэж одоо өөрийнхөө үзлүүдийг гаргаж ирсэн байна. Тэгэхээр Америк одоо ингээд Хятад руу чип зарахад нь хязгаарлаад байгаа асуудал нь ерөөсөө энэтэй холбоотой байхгүй амар ойлгомжтой. Тэгэхээр Cloud-ыг үүсгэн байгуулсан Anthropic гэдэг компани за Google-ийн DeepMind зэрэг энэ компаниуд бол хиймэл оюуханы дотоод механизмыг нь ойлгоод тайлбарлаад хяналт хязгаарлалт тавих судалгаанд бол маш ихээр анхаарч байгаа юм. Буруу хэлэх юм бол энэ чинь бүр алах гэдэг байгаа байхгүй юу? Нөгөө Terminator кино чинь баг бодтоор албатай шүү. Хэрвээ бид бүхэн хүн төрөлхтөнд хангалттай цаг хамтын ажиллагаа ухаалгаар хандах юм бол энэ эрсдлийг давж болно, хэн чаднаа. Харин хоорондоо уралдаад шуналтаад илдээд хяналтгүй одоо ингээд зүтгэх юм бол алдаа гараад тэр цоорогоор ямар нэгэн эвгүй зүйл болно шүү гэж анхааруулсан. Тэгэхээр Terminator киноноор гардаг шиг AGI-ийн одоо дараах өдрөл сүрлийн тухай биш. Энэ бол одоо хүн төрөлхтөн өөрийн ирээдүг анх удаа бодитоор зохиох мөч эхэлж байгаа гэж ярьжсэн. Тэгэхээр энэ түүхийг айлцаар бичгүй эсвэл ухамсартайгаар зөвөр бичгүй гэдэг нь одоо гарч байгаа шийдвэрүүдээс маш ихээр хамаарна гэж хэлээ. За тэгэхээр энэхүү сонирхолтой яриг та бүхэн бүтнээр үзхийг хүсэж байгаа юм бол YouTube руу ороод энэ хоёр захирлын нэрийг хагаад дэлхийн эдийн засгийн чуулганыг хайхад гаргадаг нэ. Тэндээс бас өөрөө үзээрэй. Би бол хурангуулад энэ хоёрын үзэл санааг хамгийн товчоор хэлэхрэлээ. Тэгээ сая ярьсан зүйлээ та ер нь юу гэж бодож байна? Өөрийнхөө сэтгэлийг коммент зэг заавал чир бүгдээр хамт уншия л та. Мөн subscribe тараа бүү мартаарай. AGI